Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эрэг Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужийн Чикоби хотоос эхэлнэ. Чикоби бол Коннектикут голын эрэг дээр байрладаг 55,000 орчим хүн амтай жижиг хот. 2011 он Чикоби дахь Friendly's ресторанд хүмүүсийн хөлөдлөгөөн их байлаа. Гэр бүлийн ресторан болохоор хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэж, найзуудтайгаа ирж тоглон, зайрмаг, амттай иддэг, үргэлж гэр бүлүүд цуглардаг даруухан газар байв. Энд ажилдаг ажилчдын дунд Аманда Флас гэдэг 20 настай бүсгүй ээжээ. Тэрээр Friendly's рестораны бэлэг тэмдэгшил ажилтан байв. Хамт ажилдаг хүмүүс бүр үйлчлүүлэгчид хүртэл ам уралдан Аманда бол зүгээр нэг ажилтан биш. Энэ рестораны зүрх тархин гэж ярьдаг байв. Тэр үргэлж үйлчлүүлэгчдэд инээмсэглэл бэлэглэж, найрсаг мэдлэн хүүхдүүдэд маш халамжтай ханддаг байв. Бүтэлсээ өдрөө болгон ирдэг нэг жоох хүүхэд дандаа гами бир зармаг захиалж улаан өнгөтэй бавгааг нь түүж иддгийг харсан Аманда дараагийн 7 хоногоос нь эхлээд дандаа улаан өнгийн бавгаануудыг нь шилж гад заримган дээр тавьж өгдөг болжээ. Үүнд нь ч нөгөө хүүхэд маш их баярлсан. Тэрээр үйлчлэгээний соёлыг яс махандаа шингээсэй ажилтан байлаа. Хүүхдүүд ч дуртай хөгшжүүлж Амандаг харахаараа сэтгэлэн сэргдэг байсан тул заавал Амандагийн хариуцсан ширээг сонгож суудаг. 2011 оны 8 сарын 26-ны өдрийн 5 цагийн орчимд тус хотод амьдардаг Амандагийн найз Молли Холмс түүнтэй уулзахаар ресторан дээр иржээ. Молли энэ рестораны байнгын үйлчлүүлэгч. Тэр өдөр Амандаг ажилдаа орохоос 1 цагийн өмнө Friendly's ресторанд уулзаж хамт олонгоо ярилцгаад Амандаг ажилдаа орох цаг болохоор Моллиг гэрлүүгээ харахаар тохиролцсон байжээ. Уулзах цаг нь 5 цаг байсан тул Молли төрүүлж ирээд ресторан сууж исэн ч Аманда ирсэнгүй. Санаан зовсон Молли залхаж мессеж ütсэн ч хариу алга. Бүр Амандагийн ажилдаа орох цаг болсон ч ирсэнгүй. Тэр өдөр Аманда амьдралдаа анх удаа ажиллаа тасалсан байна. Удалгүй Чикобигийн цагдаагийн газарт нэгэн дуудлага иржээ. Дуудлага хийсэн нь Амандагийн найз залуу болох 22 настай Сет Грин байв. Тэрээр миний найз охин хутгалуулчлаа, хурдан ирээрэй гэж хашгирдаг. Дуудлагын дагуу цагдаа нар шууд хэргийн газарт очсон бөгөөд Амандагийн байранд ортол найз залуу Сетийнх нь бүх бие цус олчихсон байдалтай уйлж хашгиран ганцаараа CPR хийжэв. Гэвч Аманда аль хэдийнэ амьсгал хураасан байлаа. Цагдаа нар юу болсныг асуухаас Сет өнөөдөр Амандатай уулзахаар гэрт нь ирээд хаалгыг нь онгойлгоод ортол тэр галтогооны өрөөндөө цусаалтаа твтчихсэн. Гар үл нь сарвайгаа дунжчихсан, галтогооны өрөө бүхэлдээ цус олсон байсан гэж ярьжээ. Аманда гэрээсээ гарахынхаа яг өмнө халдлагад өртсөн гэж таамагласан. Учир нь тэрээр рестораныхаа дүрм товцыг өмссөн байжээ. Ажилдаа явах бэлтгэлээ бүрэн ангаад гарах гэж байхдаа халдлагад өртсөн гэсэн үг. Хэрэг гарсан үед Амандагийн гэрийн арын алга үйл ялэг онгорхой байсан нь гинт хэрэгтэн тэр хаалгаар гарсан мэт сэтгэл төрүүлжээ. Амандагийн хүзүү, цээж гээд хид хідэн газар хутгалсан байснаас зүрхэнд нь зоогдсон шарх үхлийн гол шалтгаан болжээ. Өөрөөр хэлэх юм бол гинт хэрэгтэн шууд зүрхийг нь онож амь насыг нь хөнөөх зорилгоор маш оновчтой дайрсан байна. Тиймээс мөрдөн байцаах баг хин нэгэн Амандад өс сонзон сансын болов гэж таамагласан ч гэрээс нь алдагдсан үнэт зүйл байгаагүй. Бэлгийн хүчирхийллийн уул мөрч олцсонгүй. Энэ нь өс сонзонгийн сэдэлтэй аллах их тамгийг улам баталдаг. Ялангуяа Амандагийн гар дээр эсэргүүцэл үзүүлсэн уул мөр маш их байсан нь гинт хэрэгтэнтэй эцсийн хүчээ шавханд тэмцэлцсэнийг харуулдаг. Цагдаа нар Амандагийн хумсны завсраас ДНА олдох магадaltaйгээд бүгдийг нь авч шинжилгээний байгууллагад илгээсэн. Мөн хэргийн газарт маш тод цусны мөртөө пүүцний хэвлэлцэн нь шийдвэрлэх нотлох баримт болжээ. Цагдаа нар үүнийг наривчлан судалж гутлын мөрний датабазтай харьцуулж үзэхэд Nike Air Max загварын пүүз байлаа. Хэргийн газраас олдсон мөр эрэгтэй үний 255 мм-ийн хэмжээтэй гутлын мөр. Америкт эрэгтэй үний хувьд энэ хэмжээ маш жижиг тооцогддог бөгөөд тийм ч түгээмэл зарагддаг хэмжээ биш. Тухайн үед Аманда ганцаараа амьдардаг байсан бөгөөд ойрхон түүний ээж Мишелийн гэр байдаг гинэ. Хэрэг гардаг өдөр Аманда ээж Мишель рүүгээ би ажилдаа явах гэсэн юм аа намайг хүргээд өгч чадах уу гэж мессеж өчгөд Мишель үгүй өнөөдөр боломжгүй байна гэж хариулсан болохоор Аманда өөр унаа олъё гэж хариу бичснээс хойш хэдхэн цагийн дараа амь мөргөцсөн байв. Энэ явдалд Мишель өөрийгөө буруутгаж зүгээр л хүргээд өгчдөг гэж тэгсэн бол одоо амьд байх байсан гэж шаналсаар байдаг. Амь мөргөцсөн Аманда 1990 оны 12 сард төрсөн 3 хүүхэдтэй айлын 2 дахь охин байв. Буржгар үстэй, нүрээрээ дүүрэн сэвхтэй, маш дур булаан охин байсан бөгөөд багаасаа л цовоос эргэлэн байжээ. Сонирхолтой нь Амандаг маш их баярлж хөөрсөн, допамин нь оргилсон тэр мөчөд нүдрүү нь анзаарч харах юм бол нүднийх нь өнгө ногоон болж хуурдаг байсан гинэ. Аманда ахлах сургуулаа төгсгөөсөө өмнө сургуулаасаа гарч жээд гих шалгалтыг өгч тэнцсэн байна. Үүний дараа чөлөөтэй амьдарч баг зэрэг хиппи маягийн амьдралын маягтайсан тул хөл нүцгэн алхаж, гитар тоглож, нохоо нүцтэй тоглож, зураг зуран, бөгж, бугуйч зэрэг гар урлалын зүйлсийг зардаг. Ялангуяа Аманда наран цэцэгт маш дуртай байсан тул гэр бүлийнхэн болон найз нөхд нь наран цэцэг харах болгондоо Амандагийн царайг санагалцдаг байв. Тэрээр маш гинэн, цайлгай охин байлаа.
Хинд ч гим хийж яваагүй өс онцон санах хүн байхгүй. Үргэлж хайрын дунд өссөн нэгэн байв. Тэгвэл ийм Амандаг хэн өнөөс юм бол? Мөрдөн байцаах баг хамгийн түрүүнд найз залуу Сэдээс байцаалт авахд тэрээр Амандатай уулзгаар очиод хаалгыг нь тогтсон боловч хариу өгөөгүй гин. Тэгээд байшингийн эргэн тойрныг хартал цонх нь хагарчихсан байжээ. Гайхаад цаашаа шалгатал арын алга нь онгорхоо байсан тул Аманда гэж дуудсаар ортол найз охин нь галт тогооныхоо өрөөнд цусан дунд хөвтжээснийг хараад тэр дороо цагдаа дуудлага өгсөн. Гэвч мөрдөн байцаах багт Сэд нэг л с ิจ гтэй санагцсан. Учир нь Сэд Аманда хоёр үерхэд ердөө ганцхан 7 онж исэн ч тэд нилээн дотно гэжээ. Сүүлийн үед хамт амьдрахаар Сэд өөрийнхөө ачаад хэшээг Амандагийн гэрт нүүлгэж авчаад хэрэг гарахын яг өмнөх өдөр Амандагийн гэрт хоноод өглөө нь ажилдаа явж оройн ажлаа тараад ирэхэд ийм зүйл болсон гэжээ. Мөрдөн байцаах баг Сэдээс хэрэг гарсан өдөр юу ийснийг нь асуудаг. Сэд байшингийн дээвэр ухсрах, засварлах ажил хийдэг тэрээр тухайн өдөр ажил дээрээ очисон байжээ. Гэвч дундуур нь барилгын материал авахар хэд хэд удаа ажлын байр орхиж явсан байна. Ялангуяа 3-аас 4 цагийн хооронд ажил дээрээ байгаагүй бөгөөд тэр үеийн яг хэрэг гарсан гэж таамаглаж байгаа хугацаа. Цагдаа нар дэлгүүр орсон баримтыг ч үзэж болох уу гэж асуусан ч Сэд үүнийг баталж чадаагүй. Уг нь сүүлийн хоног Сэд Амандаг ажилд нь хүргэж өгдөг байсан ч хэрэг гардаг өдөр ажил ихтэй байсан тул Аманда ээжээсээ гуйсан. Сэд ажлынхаа дундуур Аманда руу хаана вэ? Юу хийж ийн гэж мессеж өгсөн ч хариу ирээгүйгээд мөрдөгч түүнээс асуугаагүй байхад өөрөө би ажил ихтэй МТж брэний утга хэрэгэлдэг. Гэхдээ тэр утга маань харагдахгүй байна. Амандагийн гэрт байгаа хаа гэж хэлсэн. Үүний дагуу мөрдөн байцаах баг Амандагийн гэрээс МТж утгыг хайсан ч олдоогүй. Хэрэг гарах үед хаанаас нь тодорхойгүй мөртлөө утгаан алга болгосон гэж ярих нь с ิจ гтэй байхаас гадна Сэдийг байцааж исэн мөрдөгчүүд өрөөнөөс түр гарахад тэр чангаар өглөж, тайван босож, камер хараад жүжиглэж байгаа юм шиг харагддаг. Гэвч амьдралдаа анх удаа цагдаагийн газар сууж байгаа хүн айд сандарсан ч гэж болно. Мөн Сэд найз охиныхоо цусан дунд байгаа цогцыг харсан болохоор сэтгэл зүйн гэмтэл авсан байхыг үгүйсэхгүй. Сэд ганцаараа би яагаад хэрэгтэн болчихов? Яагаад намайг сэжгэлж байгаа юм бол? Итгэж чадахгүй нэ. Би түүнтэй үнэхээр аз жаргалтай байсан гэж гашуудж байгаа төрхийг үзүүлдэг. Харин хэргийг хариуцсан мөрдөгч Рони үерхэд ердөө ганцхан 7 онсон байж тэгж их гашуудах уу гэж сэжгэлдэг. Юутайч Сэд мөрдөн байцаалтанд маш сайн хамтарч ДНХ шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн. Дараагийн өдөр нь мөрдөн байцаах Амандагийн ээж Мишелээс байцаалт авахд шинэ баримт илэрсэн байна. Сүүлийн үед Аманда ээж рүүгээ залхаад гэрт хүн орсон юм шиг байна. Цонх хагарчиж гэж ярьсан. Сэд ч мөн байцаалтын үеэр Амандагийн гэрийн цонх хагарсан байсан гэж хэлсэн. Тухайн үед ээж Мишель нь гайхаж хулгай орсон юм шүү. Алга болсон зүйл байна уу гэхэд Аманда миний марвана алга болсон байна гэжээ. Мишель чи марвана татд юм уу? Тэр муухай юмыг яах гэж хэрэглээд байгаа юм бэ? Ямар ч байсан цагдаад мэдэгд гэрт чинь хүн орсон байна гэхэд Аманда сандарч та галзуураа юу? Цагдаад намайг марвана татдаг гэж хэлэх гээд байгаа юм уу гэж уралжээ. Тухайн үед буюу 2011 онд Массачусетс мужид марвана хууль бус байсан. Одоо л зөвшөөрөгдсөн бөгөөд 21-ээс дээш насныхан худалдаж авах боломжтой ч Аманда тухайн үед 20 настай ээжээ. Ямар ч тач хууль бус байсан тул Аманда цонх нь хагарсан ч цагдаад мэдэгдэлгүй өнгөрчээ. Гэхдээ Аманда зөвхөн Мишель биш бусад найзуудтай ч ачиргалтай зүйл ярьдаг байсан. Нэг өдөр Аманда хин нэгэн цонхоор намайг тагнаад ах шиг байна гэж хэлсэн гин. Цагдаа нар хагарсан цонхны хэсгийг шалгаж үзээд тэндээс хүний гарын алганы мөр олжээ. Энэ шинэ баримт ч муу адил шүүх шинжилгээнд орлоо. Залуухаа охин маш аимшигтайгаар хөнөөгдсөн тул хөршөөд олон найз нөхд нь Амандагийн амьдарч исэн байрны гадаа цуглаж бүгд нэг наран цэцэг тавьдаг. Наран цэцэг хэлбэртэй шаарч байсан бөгөөд хүмүүс гэр бүлийг нь тайвшруулж хамтдаа гашуудсан. Ингээд Амандагийн оршуулах ёслол дуусч найз залуу Сэд нь ямар ч буруугүй болох нь тогтогдов. Учир нь Амандагийн хумсны завсраас эрэгтэй хүний ДНХ олдсон бөгөөд энэ нь Сэд ихтэй тохироогүй. Мөн гутлын хэмжээнд ч таараагүй. Тэрээр сэтгэлээр унаж хэд хоног унтч чадаагүй бөгөөд найз охин нь нөөд олж оршуулганд нь очихыг хүссэн ч хэрэгтнэр сэжиглэгдэжсэн учраас очиж чадалгүй тамшиг өдрүүдийг өнгөрөөж хоод азар нэрээ цэвэрлж авсан байна. Цагдаа нар ДНХ-г датасанд оруулан тулгаж үзсэн боловч тохирох хүн олдсонгүй. Энэ нь гэмт хэрэгтээ урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй хүн байх магадлал өндөр гэсэн үг. Хэрвээ ял шийтгэл хүлээж ийсэн ч жижиг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол ДНХ-г нь авч хадгалдаггүй мэн. Энэ үед цагдаа нар 2 дахь сэжигтнийг олсон нь Амандагийн хуучин найз залуу Джесси. Джесси ч мөн Friendly's ресторанд ажилладаг. Анх Джесси Амандагийн араас нэлийн гүйж хэсэг хугацаанд үргэж чаад удалгүй салжээ. Гэвч Джесси салтаа хүлээн зөвшөөрч чадахгүй Амандаг байнга дагаж мөрдөх болсон байна. Удалгүй Аманда Сэдтэй үерхэд Сэд түүнийг байнга ажил руу нь машинаараа үргэж өгөөд өнсөж оруулдаг байсныг Джесси хараад дотроо уурлаад өнгөрөх биш хүмүүсийн нүдэн дээр хашгирч маш их уур бухимдлаа гаргадаг гэжээ. Мөрдөн байцаах баг Джессид аллага үлдэх сэтэл байна гэж үзээд түүнийг дуудаж мэдүүлэг авсан.
Эхлээд Джессигийн гар утсыг авч чалгатал Амандатай харилцсан бүх дуудлагын түүх мессежнүүдэд устгасан байв. Цагдаа нар яагаад устгасан талаар нь асуухад Амандатай холбоотой зүйлсийг дахиж харахыг хүсээгүй. Бодгоор л маш гунигтай байна гэж хариулсан. Тэгэж болох ч гэсэн мессежийг устгасан хугацаанд салсныхаа дараа биш, харин Амандаг хөнөөгцсөний дараа байлаа. Цагдаа нар түүнээс хэрэг гарсан өдөр хаана ээж юу хийснийг нь асуухад өдөржингөө гэртээ байжгаад Friendly's ресторан руу явсан гэжээ. Ажиллахаар очоогүй, цалин буух өдрөөсөн болохоор чекээ авчаад ATM-нээс бэлэн мөнгө олгосон гэдэг. Цагдаа нар юугаар явсныг нь асуухад Кайл их найзынхаа машинаар очсон гэж хариулжээ. Цагдаа нар Friendly's-ийн хяналтын камер болон хүнсний дэлгүүрийн камерыг бүгдийг нь шалгасан боловч Кайл Джессиг машинаас суулгаж авсан зүйл огт байсангүй. Ингээд цагдаа нар Джессигээс Кайлийн машинаар явсан чинь үнэн үү гэхэд одоо ботход би аав ээжийнхээ машинаар явсан байна. Зөвшөөрөлгүй нууцаар унж авсан болохоор аав ээж мэдвэл уурлна гэж яагаад худлаа хэлсэн гэжээ. Хэрвээ Джесси ганцаараа машинаа барьж авсан бол дэлгүүр орох замдаа Амандагийн гэрээр төр дайраад гарах бүрэн боломжтой. Цаг хугацааны хувьд ч хангалттай байлаа. Цагдаа нар Джессигийн гутлыг шалгаж үзэхэд Vans брэндийн пүүз өмссөн байсан бөгөөд хэмжээнд маш том байв. Хэргийн газраас олцсон гутлын мөрнөөс хамаагүй том байсан ба хэд хоногийн дараа гарсан ДНХ шинжилгээний хариу Джессиг ихтэй огт таараагүй. Үүнийг мэдсэн бусад найзууд нь Джесси бол хүн алж зүрхлэх хүн огт биш. Тэр аав ээжээсээ маш их хайдаг, зүгээр л нэг хүүхдээр амтан гэж ярьдаг. Эцэст нь мөрдөн байцаалтын ажил дахин мухардалд орлоо. Азар өөр нэг сэжүүрээс нь гэрч гарч иржээ. Хэрэг гардаг тэр үед Амандагийн байрны ойролцоо нэгэн сэжигтэй машин харагдсан бөгөөд тэр үн дараа нь 911 рүү залгаж мэдгдсэн байна. Аллах үлдэгдсэн хугацаа үдээс хойш гэж таамаглаж байгаа бөгөөд яг 5:30 орчимд цагаан өнгийн седан загварын машин байрны хашаа руу орж ирсэн байна. Гэхдээ галзуу юм шиг хурдан авч утаа манруулан давхиад өнгөрчээ. Тэр аваар дугуйны хаймарны үнээр ханхалж исэн тул сэжигтэй гэж цагдаа дуудлага өгсөн. Цагдаа нар цагаан седан машины эзнийг хайж олоход ойролцоох East Hampton хотод амьдардаг нэг эмэгтэй байлаа. Нэрийг нь Mercedes Van гэдэг Friendly's ресторанд ажилладаг. Цагдаа нар түүнээс тэр өдөр яагаад хэргийн газар байсан талаар нь асуухад Аманда намайг хүргээд өгөөч гэж гуйсан болохоор түүнийг авахар очсон гэж хариулжээ. Mercedes 5 цагийн орчимд Амандаг авахар тохирч түүний байрны гадна ирсэн ч гарч ирээгүй. Ингээд шууд залгсан боловч уцаа авсангүй. Мессеж бичсэн ч хариу байсангүй. Тэгээд 5 минут орчим хүлээж аваад шууд буцаад явсан гэжээ. Цагдаа нар найзынхаа гэрийн гадаа ирчээд ядаж хаалгыг нь тогшоод үзэж болох байтал яаж машиндаа 5 минут хүлээгээд явж чаддаг байна гэж сэжгэлсэн. Дараа нь хаашаа явсныг нь асуухад Walmart орсон гэдэг. Walmart-ийн хяналтын камерыг шалгаж үзэхэд Mercedes-ийн дэлгүүр эсчээс нь харагдсан тул худал хэлээгүй нь батлагдсан. Гэтэл Mercedes-ийн гутлын хэмжээ хэрхэн газраас олцсон мөртөө яг ижил байлаа. Магадгүй эмэгтэй хүн байх магадлалтай ч ДНХ-г тулгаж үзэхэд тохироогүй гэсэн хариу гарчээ. Ийхүү өдрүүд ар араасаа өнгөрсөөр ээж Мишель нь давчтаж бүтэн сая өдрийн орой болгон цагдаагийн газар руу залгаж хэрэг юу болж байна? Сэжигтэн гарч ирсэн үү гэж асуудаг байсан ч ирдэг хариулт нь уучлаарай, хэлэх зүйл алга. Одоогоор хэрэг дахиц гараагүй байна гэдэг байв. Мишель ингэж гад хэрэгтнийг барьж чадахгүй, хэрэг илэрхгүй хаагдах үе гэд маш их ажиллаа. Эцэст нь 1 жил гаруй хугацаа өнгөрөв. Мишель ганц ч өдөр тайван унтаж чадсангүй. Сүүлдээ болохгүй нэ. Би өөрөө хөдөлж эхлэгээд замын хажуудах том сурталчилгааны самбар дээр Амандагийн царай гаргахаар болов. Хэд хоногийн дараа 391-р хурдны замын голд Амандагийн царайтай аврах том сурталчилгааны самбар боссон. Тэр зураг нь Амандагийн нас бардаг өдөр өөрөө авсан селфи зураг байлаа. Мөн эргэж шаар хөөргөх арга хэмжээ зохион байгуулсан. Шаар болгон дээр мэдээлэл авах утасны дугаар, нэрийн утас зүүж хамгийн алс бол хүртэл нисээрээ гээд хөөргсөн бөгөөд тэр нь Cape Cod гэдэг газар хүртэл нисжээ. Машинаар явхад 3 цаг орчим зарцуулдаг. Нийлэн ол газар юм байна. Бүгдээрээ ингэж хичээсэн боловч хэрэг нууцлаг хэвээрэлэв. Гэвч 2013 оны 6 сарын 10-ны өдөр хотын нэгэн ахлах сургуулийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс Амандагийн цогцны зургийг хоорондоо дамжуулж үздэг. Гэтэл анх хэргийн газар очсон 2 цагта гар утсаараа Амандагийн зургийг авсан мэжээ. Зүгээр өөртөө хадгалах гэж авсан бөгөөд үүгээр зогсохгүй бусад хамтран ажиллагсад болон найзуудаа дуудаж үзүүлсээр хагаад ахлах сургуулийн хөл бөмбөгийн багийн дасгалжуулагч нарт хүртэл очсон байв. Хотоор нэг шуугаан дэгдэж улс даяар мэдээгээр гарсан. Гэр бүлийнхэн нь мэдээж маш их ууралсан. Уурлахад ч багтахаар л да. Үүнээс болоод тухайн үеийн мөрдөн байцаах багийн ахлагч Рони Мишелээс бараг л өвдөх сүгдэж уучлалахгүй жисэн бөгөөд Мишель уйлж болно. Би зүгээр л бууж өгье. Хэрэгтнийг ч барьж чадахгүй гэж хэдий болтол ингэж амьдрах ёстой юм бэ гэжээ. Харин Рони үгүй уучлаарай. Би хэрэгтнийг заавал барих болно гэж амладаг. Азар багийн ахлагч Рони маш шудраг хүн байлаа. Мишель шөнийн 10-12 цагт залгаж уурлаж уцаарсан ч тэр бүгдийг нь дугаа сонсож өгдөг байв.
Хохирчийг дахин хохироосон явдал гарсан учраас хэрэгтнийг заавал барих ёстой гэж үзэн хэргийг эхнээс нь нэг нэгэнгүй шалгаж эхэлжээ. Ингээд 2013 оны 10 сарын 30-ны өдөр болов. Хэрэг гарснаас хойш 2 жил 2 сар өнгөрөөдөлөө. Шөнийн 10 цагт Рони Мишель рүү яаран залгаж Амандагийн өрөөндөөсөө эд зүйлс одоо байгаа юу гэж асуудаг. Рони залгахаас өмнө оройн цагаар цагдаагийн газарт ганцаараа сууж Амандагийн хэргийн газрын зургийг харж хаад нэг зүйл олж харжээ. Энэ зурагнаас Рони юу олж харсан юм бол та бүхэн ч бас хараад үзээрэй. Хаалганы хажууд цагаан самбар өлгөөтэй байсан бөгөөд түүн дээр бичсэн үгнээс сэжүүр авчээ. Рони Мишель Амандагийн өрөөндөөсөн тэр цагаан самбар одоо хүртэл байгаа юу гэхэд тийм ээ агуулгад байгаах гэдэг. Рони би одоо шууд очих болохоор надад гаргаад өгөөрэй гэжээ. Тэр цагаан самбар дээр робот шиг зураг байх бөгөөд хажууд нь Was here Dennis 2011 оны 8 сарын 11 гэж бичсэн байлаа. 8 сарын 11 гэдэг нь Амандаг өөд болохоос ердөө хагас сарын өмнөх үе. Рони үүнийг хараад хамаг биеийнхэн шар ус босжээ. Учир нь энэ хугацаанд мөрдөн байцаах баг 50 гаруй гэрч холбогчдыг байцаасан боловч тэдний дунд Денис гэдэг нэр огт байгаагүй. Мөрдөн байцаах баг Амандагийн фэйсбүүкийг нэг нэгэнгүү шүүжүүлсэн ч найзуудынхаа дунд Денис гэдэг нэр байсангүй. Гэр бүлийнхэн болон рестораны ажилчдын дунд ч байсангүй. Ингээд цагдаа нар Амандаг өгөхөөс өмнөх хэдэн сарын дуудлагын түүхийг наривчлан шалгажгаад дундаас нь Денис гэдэг нэрээр хадгалсан дугаарыг олжээ. Бүтэн нэрийг нь Денис Росарио гэдэг. Мөрдөгч Рони би энэ үнийг урд нь баривчилж ийсэн байна гэд шууд таньсан. Хэрэг гарснаас 1 жил орчмын дараа Денис танхаарч чад баривчлагдчихжээ. Тухайн үед зөвхөн торгуул төлөөд өнгөрсөн тул хурууны хээ олон ДНХ-г авч үлдээгүй. Рони миний баривчилжсэн Денис самбар дээр бичсэн Денис муу юм болов гэж бодож байтал урд нь Амандагийн хуучин найз залуу Джессигийн хэлсэн үг санаанд нь орсон. Джесси Аманда надад хэлэхдээ өнгөтэй арьстай залуу гэрээр нь хэргэлдээд байна гэжсэн. 170 орчим сантиметрийн өндөртэй залуухан хүн байсан гэж ярьжээ. Ронигийн мэддэг Денис яг л 170 см орчим өндөртэй залуухан өнгөт арьс залуу байлаа. Рони Денисийн гэр рүү очдог. Денис урд нь хэрэг гарсан Чикопи хотод амьдардаг байсан ч саяхан хажуугийн Вест хот руу нүүсэн нь тогтоогдчихэ. Гэрт нь очиод хаалгыг тогтсон боловч хүн байсангүй. Рони дараа дахиж ирээгээд буцаад гудамжны булан ирэхтэл нэгэн залуу хайнга дуугаа алхаж явсан нь Денис байлаа. Рони залуу руу очиод Денис мөн үү? Би Чикопигийн өмгөөлөгч байна. Түр ярилцаж болох уу гэхэд Денис Чикопи юу? Тэнд аюултай болохоор би тийшээ очтгүй штэ гэж шал хамааралгүй хариулт өгдөг. Рони шууд Аманда Фласын эргийг мэдхүү 2011 онд гарсан эрэг гэхэд үгүй мэдхгүй гэдэг. Энэ үед Рони мөрдөгч зүүн сонгороо худлаа айлчгааг нь шууд гадралсан. Учир нь Аманда Денис хоёрын дунд 9 удаагийн дуудлага хийгдсэн байсны 5-ыг нь Денис өөрөө залгасан. Тэгээд ч холбоотой байсан эмэгтэй нас орсон байхад мэдэхгүй байх боломжгүй. Рони цагдаагийн газар руу очиж ярилцах гэхэд би одоо маш их ажилтай байна гэдэг. Рони сэжиг авсан ч түүнийг хүчээр авч явах хүнслэл байхгүй тул зүгээр явуулсан. Гэтэл Денис эргээд нөгөө тийшээ алхаж эхэлснээ халааснасаа тамхи гаргаж ирээд амандаа зуудаг. Рони хамт явсан мөрдөгчдөө машин руу гүйж очиод Бэли зип бут аваад ир гэж хэлээд Денисийг нууцаар дагаж тамхины ишээ хайсныхан дараа мөлхөх шахуу очиод Бэлитэй гараараа тамхины ишээг авах үед Денис гинэт эргэж хараад нүд нь орой дээрээ гарч Ронигийн араас дуудсан ч Рони тамхины ишээ бариад хар уртаараа зогтдог. Үүний дараа Денис Рони руу тасралтгүй залгаж эхэлсэн. Рони буцаад залгаад юу болсон бэ? Сайн надтай ярмааргүй байх гэсэн мэдтэй гэхэд үгүй мөртөгчөө ярилцъя гэснээр Денис өөрөө цагдаагийн газарт ирлээ. Тэрээр хэрэг гарахаас 1-2-7 хоногийн өмнө Амандатай уулзсан гэдэг бөгөөд Амандагийн найз тэднийг танилцуулж өгснөөр Денистэй холбогдвол мариуана худалдаж авч болно гэдгийг мэдсэн байна. Ингэж Амандатай нийт 3 удаа уулзсан. Гэрлүүн хизээч очиж үзээгүй. Гадаа уулзаж мариуанагаа өгчөөд явдаг байсан. Гэрлүүн шагааж ч үзээгүй гэдэг. Энэ үед Рони Денисийн гутлыг анзаарч хартал Nike Air Max загварын хар бүз өнгөссөн байлаа. Хэдийгээр хэргийн газраас олцсон гуталтай яг ижил загвар биш байсан ч Рони гутлаа тайлаад өгөөч гэхэд Денис хөлс өнөртөж магадгүй шүү гэд тайлж өгөхөд байцаалтын өрөөний уур амьсгал оронгоороо өөрчлөгддөг. Гутлын хэмжээ хэрэгтнийхтэй яг ижилхэн байв. Гэвч зөвхөн гутлаар хэргийг шидэж болохгүй тул ДНХ шинжилгээ ихээр түүнээс зөвшөөрөл авч албан ёсоор авахруулжээ. Гэтэл энэ үед Денис дахиад л яриагаа өөрчилж мөрдөгчөө үнэндээ Амандаг нас ордог өдөр би гэрт нь очсон нь үнэн гэв. Рони дотроо энэ навш ам нээх болгондоо үгээ өөрчлөөдөх юм. Анх Амандаг мэдгүй гэжсэн тамхины иш аваад цухтгаар би Амандаг мэднэ гэж гарч ирээд 2-7 хоногийн өмнө харсан гэжсэн. ДНХ авсны дараа хэрэг гарсан өдөр гэрт нь очсон гэх ингэж бухимддаг. Рони тэр өдөр яах гэж Амандагийн тутсан бэ гэхэд мариуана өргөж өгөх гэж очсон. Аманда төрүүлж холбогдоод $10 мариуана авъя гэсэн. Тэгээд би гэрт нь очиод хонхыг нь дартал Аманда биш танихгүй эрэхтэй гарч ирсэн.
Тэр залуу наадхаа надад өгч гэсэн болохоор $10 нь аваад марихуанаг өгсөн гэдэг. Рони тэр үний гадаад төрхийг нь асуухад өндөр нь 183 см орчим шаргал үстэй цагаан арьстай залуу байсан. Жин нь 90 орчим килограмм байх гэж өөрөөсөө шал өөрөнд дүрслээд тэгээд тэр залуу хаалгаа агаад орсноос хойш гэр дотор хэрүүл гарч ирсэн. Нарийн сайн сонсч чадаагүй ч миний мөнгө чиний мөнгө гэж хэрэлдэж байгааг нь сонссон гэжээ. Рони мэдээж итгээгүй ч түүний яриаг сонсцоод үзүүлэн аан тийм үү ямархуу царайтай байсан бэ гэж үргэлжлүүлэн асууж исэн шалтгаан нь Деннист итгэсэндээ биш. Харин хэр зэрэг хол явахыг нь харъя гэж утсны хувь. Ингэж зохиож яриад байвал явандаа өөрийнхөө ярианд унаж алдаа гаргадаг хуйлтай. Ямартай ч Деннис яриагаа дуусгаад мөрдөгчөө би та нарт туслах гэж л энэ бүхнийг ярьж байгаа шүү гэж тал засахад Рони тийм ээ маш их тусалж байна. Хэргийн газарт өөр эрэгтэй хүн байсан гэдгийг бид анх удаа сонслоо. Таны ачаар хэргийн сэжүүрийг ч оллоо. Маш их баярлалаа гэж хэлээд Деннисийг явуулав. 2 хоногийн дараа түүнийг дахин дуудаж ирүүлээд энэ удаад Амандагийн өрөөний зургийг үзүүлсэн. Энэ Амандагийн амьдарч исэн өрөөний зураг харж ийсэн үү гэхэд Деннис үгүй анх удаа харж ийн гэдэг. Рони анх удаа харж байгаа чинь үнэн үү? Тэгвэл энэ зураг дээрх цагаан самбарыг мэдгүй. Деннис ирээд явсан гэж ütсэн байна гэхэд Деннисийн царай сандарч твцэн шинжгүй. Харин ч эсэргээрээ маш баяртай царай гаргаад тийм байна. Би бичсэн нь үнэн гэдэг. Рони чи Амандагийн гэр рүү орж үзээгүй гэсэн мэдтэй. Тэгэхээр чи яаж бичсэн байх вэ гэхэд намайг алуурчин гэж сэжиглэхүй гэж айсандаа худлаа хэлсэн юм а гэд дахиад л үгээ өөрчлөв. Рони нилээн бухимдсан ч за яг үнэ хэлж ийн гэж бодоод хэдэн удаа орсон бэ гэхэд 2 удаа. Тэр өрөөнд хамт марихуана татдаг байсан. Тэгж гад би самбар дээр сараачсан юм а гэдэг. Гэр дотор хаавар явсан бэ гэхэд Амандагийн өрөө болон галт тогооны өрөөгөр явсан гэв. Яг тэр үед Деннисийн ДНХ шинжилгээний хариу ирсэн бөгөөд өмнө нь Амандагийн хумсны завсраас олцсон ДНХ-тэй тулгаж үзэхэд яг таарсан. Үүгээрч зогсохгүй Амандагийн гэрийн хагарсан цонхон дээр үлдсэн гарын алганы мөрчөөс Деннисийн холхон батлагдлаа. Рони шууд Амандагийн хумсны завсраас чиний ДНХ олцсон байна. Чи эрэгтэн мөн бидтэй гэхэд Деннис мөрдөгчөө. Үнэндээ Аманда хөнөөс эрэгтнийг би мэднэ. Амандаг алж байгааг нь би өөрийн нүдээр харсан. Би алуурчин биш, харин гэрч. Тухайн үед гүйж ороод түүнийг аврах гэж оролцсон боловч бүтээгүй гэдэг. Рони гайхаж тэгвэл тэр алуурчин чи хин юм бэ гэхэд би хизээч хэлж чадахгүй өмгөөлөгч дуудана гэв. Яг энэ мөчөд байцаалтын өрөөний хяналтын камер гинэт унтарсан. Деннисийг өмгөөлөгч дуудана гэж хэлтэл Ронигийн хажуудаас өөр нэг мөрдөгч камерыг шууд унтраажээ. Уг нь унтрааж болохгүй байтал яагаад унтраасан бол удалгүй камер дахин асах бөгөөд Деннисийн гарт гав зөөсөн байв. Дараа нь Деннис намайг тэр үед цагдаа нар зодсон гэж гомдол гаргасан. Харин Рони үүнийг тайлбарлахдаа бид түүнд гав зүүх гэтэл Деннис эсэргүүцэл үзүүлсэн тул тэр дүрсийг заавал бичих хэрэгтэй юу гэж бодоод түр унтраасан гэжээ. Деннисийг 1-р зэргийн хүн амны нэрээр яллахаар болов. Ингээд Амандаг нас орсноос 2 жилийн дараа анх удаа жинхэнэ сэжигтэн баригдсан. Рони энэ тухай шууд Мишель рүү залгаж мэдгэтгэд тэр баярлсандаа асгартлаа уйлж одоо л охиноо 50 явуулж чадхаар боллоо гэд сэтгэл нь уужирсан байна. Гэвч Деннис баригдангуудаа дахиад өөр дүг зохиож эхэлсэн. Тэрээр хэрэг гардаг өдөр санамсаргүй Амандагийн гэрээ ойролцоо явж итэл гэр дотроос нь хүн урилга чимээ сонсогдсон болохоор шууд байрлуунд гүйж ортол танихгүй залуу гутга барьсан Амандаг хөнөөжсэн. Галт тогооны өрөөнд Амандагийн дээрээс нь дараад маш зэрлэгээр дайрч байгааг хараад шууд хашгирч тэр залуугийн хутгийг булааж авах гэж оролцсон боловч маш хүчтэй байсан тул дийлээгүй. Тэр оронд нөгөө залуу Амандаа руу тасралтгүй дайрсаар исэн мөгөд би дийлхгүйгээ мэдээд нөгөө залууг биш Амандаг өөрлөгөө татаж аврахыг хичээсэн. Яг тэр үед Аманда намайг зурж аваад майдсан болохоор миний ДНХ тэмдэглэсэн баг. Би алуурчин биш, Амандаг аврах гэж оролцсон баатар байхад та нар намайг яагаад баривчилж байгаа юм бэ гэж эсэргүүцдэг. Удалгүй Спрингфилдийн шүүхтэр шүүх хурал эхэлсэн. Прокурорын зүгээс Деннис бол жинхэнэ гэмт хэрэгтэн бөгөөд үүнийг батлах маш олон нотлох баримт байна. Хэргийн газарт үлдсэн цусны мөртөө бүүзний хэмжээ Деннисийн гутлын хэмжээтэй яг таарч байна. Мөн хагарсан цонхон дээрээс Деннисийн гарын алганы мөр олцсон. Юунаас ч илүүтэй ДНХ нь яг таарч байна. Хэргийн газарт хийсэн шинжилгээгээр гэмт хэрэгтэн ердөө ганцхан хүн байсан тогтоогдсон тул тэр хүн бол Деннис мөн гэж ялладаг. Мөн тэр хугацаанд Деннисийн байн бай үгээ өөрчилж исэн байцаалтын бичлэгийг шүүгчийн бүрэлдэхүүн болон тангарагтны шүүгчдэд үзүүлсэн. Харин Деннис шүүхийн тахимд үгэлэхдээ би маш их хайж байна. Миний гэр бүл ч гэсэн аюулд орсон. Гэр бүл маань аюулд орохоос илүү зүгээр л би шоронд орсон дээр. Тэр хүний нэрийг би хизээч хэлэхгүй. Тэр хүн баригдаад намайг хэлснийг мэдвэл би шууд үхнгээд эцээ хүртэл Картлийн гишүүн хэргийг үлдсэн гэж ярив. Тэгснээ дахиад л үгээ өөрчилж би тэр Картлийн гишүүнтэй хамт марихуана зарахаар Амандагийн гэр рүү очив. Гэтэл Аманда марихуанагаа авчаад мөнгөө өгөхгүй байсан тул нөгөө Картлийн гишүүн Аманда руу дайрч эхэлсэн. Би хажуугаас нь болооч битээ ал би мөнгийг чи аваад өгье гэж салах гэж оролцсон боловч айсандаа цухтаачихсан гэж шал өөр төг зохив.
Харин түүний өмгөөлөгч цагдаа нар өөр боломжуудыг судалж илүү их мөрдөн байцаалт явуулах ёстой байтал зөвхөн нэг хүнийг онцлон мөрдлөг явууллаа гэжээ. Шүүх хурал эхэлснээс хойш 8 хоногийн дараа тангарагтны шүүхийн шийдвэр гин буруутай гэж гарлаа. Гэхдээ нэг зүйл тодорхойгүй үлдсэн нь аллахын сэтэл. Үүнийг зөвхөн Денис өөрөө л мэдж байгаа. Мөрдөн байцаах багийн ахлагч Ронид хамгаалахдаа Амандаг амар үтгэхээс өмнө гэрт нь хулгай орж Марионаг нь хулгайсан хэрэг гарсан бөгөөд тэр нь Денисийн хийсэн ажил байсан гэж үзсэн. Тэгээд хэд хоногийн дараа дахин хулгай хийхээр Амандагийн гэрэл рүү орох үедээ баригдаж Денис сандарсандаа Амандатай тэмцэлдэж улмаар ань насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж тамгалжээ. 2016 оны 7 сарын 12-ны өдөр шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарсан бөгөөд Амандагийн ээж Мишель шүүхтэр охин минь өөд болсноос хойш миний ертөнц оронгороо өөрчлөгдсөн. Миний сэтгэлийн шаналл хизээж дуусахгүй гэж хэлээд Денис рүү харан би чамайг дахин хизээж нарны гэрэл харахгүй байгаасаа гэж хүсэж гин гэж хэлв. Шүүгч Денист хугацаанаас нь өмнө сурлагдах хэрэггүй бүх насаар нь хорих ялгааноос. Энэ эрэг дахин нэг шийдвэрлэх ёстой асуудал байсан нь хохирогчийн зургийг хувьдаа авч тараас нь цагдаа нарт шийтгэл оноох. Энэ явдал Чикопи хотын цагдаагийн газар болон хотын дарга албан ёсоор уучлалгүйсэн бөгөөд Мишель иргэний шүүхэд гомдол гаргасан байна. Үүний үр дүнд $110,000 нөхөн төлбөр авчээ. Үүгээр ч зогсохгүй Мишель дахин ийм явдал хизээж давтагдаж болохгүй гэж тасралтгүй шаардсараагаад Амандагийн хуулийг батлуулж чадсан байна. Энэ хууль нь цагдаа эсвэл түргэн тусламжийн ажилтан хэргийн газарт очих үедээ хувийн зорилгоор зураг болон бичлэг авахыг бүрэн оргилдог хууль юм байна. Одоо Мишель тухайн бүс нутгийн ихтэй сургуулиуд болон олон нийтийн төвүүдэд сэтгэл зүйн менежментийн чиглэлээр лекц уншиж байгаа. Тэрээр наран цэцэг харах болгондоо өөрийн охин Амандаг хажууд байгаа юм шиг мэдэрдэг гэж хэлсэн байдаг. Ямар ч тач өнөөдрийн эрэг маань энэ үрээд дуслаа. Сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.